Сонсогч та Шилтэн багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонсч байна. Ер нь модны энерги нь ямар хуу байдیں۔ За тэгээ мод тарих зөвлөм талаас нь бид тэр өнөөдрийн нэвтрүүлгийг орохоор бэлдэж орж ирлээ л дээ. За тэгээд уламжлал ёсоор би ихний одоо малгайгаа тавья да. За ер нь бол модны энерги гэж нэг айхтар юм байдаг. За тэгээд хүмүүс ч одоо лагер дээр гарах гэж ямар модыг яаж тарих уу, яах вэ гэл ингээл зөндөө олон асуудлууд байдаг. Гэхдээ эхлээд бол нэг жижигхэн түүх өгүүлж хагаад араас нь зөвлөмжүүдийг оруулах зүгээр юм л гэж бодлоо. За тэгээд хоёулаа эхнийхээ түүхийг өгүүлье. За нэг Оросын нэгэн одоо жижигхэн тосгонд нэг охины бие өвдсөн гинэ. За тэгээд чэжээр нь хүндүрэлдэг байсан. Тэгээд эмч домчод очиод үзүүлэхээр чи ерөөсө онш нь ерөөсө тодордгүй байсан. За ингээд л одоо орчин цагийн нөгөө янз бүрийн одоо аппаратуудаар зөндөө явсан боловч ерөөсө олигтой ингээд тусыг олоогүй, ямар нэгэн тодорхой юм гаргаж өгөөгүй. За ингээд ээж нь нөгөө өсөж төрсөн тосгоныхоо нэг одоо эмгэн дээр очиж асуусан байгаа юм л да. Нөгөө эмгэн бол одоо гайгүй бос хамтан одоо тус буян болчдөг нөгөө жор мэдхгүй эмчээс зовлон үдсэн чагамцтай гэдэг шиг ийм нэг эмгэн байсан байгаа юм. За тэгээ эмгэн бол хэлсэн. За хүүхдээ юу яа? Охиныг ойд аваачаа. За тэгээд нэг том хус модны дэргэд одоо аваачаад юу гараа ингээд зөвлөгөө гэсэн байна. За тэгээ ээж нь бол эмгэний зөвснөөр нөгөө ойдоо аваачаад нэг том хус модыг тврээд одоо чин сэтгэлээс өвчнөөсөө ангируулж өгөхийг нь залбирэн гуйхыг хүссэн гэж байгаа юм л да. За ингээд охин бол мэдээж хэрэг эмгэний хийснээр одоо тэр том хус модон дээр очиод чин сэтгэлээсээ залбираад эрүүл өнхийг хүсэж гуйдаг болсон. За удалгүй бол харин охины нүдэн сэргэж гялзаад хацар нь туяраад арай жих ингээд сэргэлт өгж байгаа мэдгдсэн. За гайхалтай зүйл нь юу гэхээр охины өвчин бол алгуурхан наруудаа илаар шин алга болсон. Ингээд тэр одоо бие хямарч сэтгэл санаа тавгуурсан үедээ бол ер нь хос модоо дурсан санахаарал тэр бүх одоо биеийн тавгуурлал нь арилгаад ингээд сэтгэл санаан дээрдээд биеийн сэргдэг болохыг ер нь өөрөө анзаарч мэдсэн байгаа юм л да. Ингэхээр тэр одоо энэ түүхүүл ерөөсө бодит түүхээр бас л одоо нэг юм хилээд байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Модны энерги хүч гэсэн үг шүү дээ. Яг үнэн тийм гэсэн үг. Одоо ер нь гэхдээ хүмүүс модыг бас намрын үйлрэл бас их тарьдаг болчих шиг санагдаад байна. Ер нь юу ядгийн модыг тарих 2 сезон байдаг. За манай Монгол орны нөхцөлд бол 4-р сарын 25-наа за нэг ер нь 5-р сарын 25 за 6 сарын 1 хүртэл ер нь тарьчихна. Яг бортогтой модыг бол хамаагүй ер нь хэдий ч хамаагүй тарьж болно. За намар бол ер нь 9 сарын 25-наас нэг 10 сарын 25-ны хооронд бол тарьдаг ийм 2 сезон байдаг. Харин тийм шиг байна тийм. Өвөл ягаад хөлдөөд нөгөө нэг буцаад хавар нь гисээд яг таардаг гэж бас сонссон. Ер нь ингээ харахад биш үү? Намар тарьж байгаа мод бол арай илүү тэр хөрсөндөө зохицох чадвар нь арай илүү байд юм бүжээ. Яг тэгэхээр ингээ намар ингээ сайхан тариад сайхан ингээ цэник услага хийгээд өвдөждөг байхгүй. Тэгэх юм бол тэр модны үнд чинь яг тэр өөрийнхөө хөрсөнд ингээ таарад тэгээд хавар гэхэд чинь ингээд яг тэр хөрсөндөө нэг сайхан ингээд уусаад урахад бэлэн мөчлөг илүү амьдрах чадвар өндөртэй байдаг. Яг хавар тарж байгаа мод ч гэсэн гайгүй л дээ. Гэхдээ намар тарих нэрээ илүү гэж яг одоо судлаачид мэрэгжлийн хүмүүс нь хэлдэг. За сэдвтэ ороод модны хүч гинэ. За мод бол ангаах хүч чадал үнэхээр бол гайхалтай. Бас хүн бүхэнд мэдээ шүү дээ, тийм ээ. Хүчил оруулдаг гэл. За мод хүнийг бол эрүүлжүүлдэг гэдэг нь одоо ямар нэгэн одоо тоглоом дохуу цуу яриа бол биш. За харин шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм аа. Тэгээд олон зуун жилийн тэртээс одоо хүмүүс модныг ангаах хүч чадлыг бол одоо мэдэрсээр ирсэн байдаг. За мод нь стресс бухимдлаас ангижрах, оюун бодлоо төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй өвчин эмгийг эмгэнэж тайхан энергийг одоо төгөөд гэдэг хүн бүхэн бол мэддэг. Угаасаа одоо стрессцэн үед байгальд гараа тий. Бодлол руу гараа модод очихоор нэг сайхан сэтгэл санаа гоё болоод тайвшрах мэдрэмж нэг стресс буурсан юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Үнэн. Тэгэд ер нь би ч бас олон жил мод тарьж байгаа хүн шүү дээ. Ер нь л баг одоо сүүлийн 16-7 жил мод тарьж байгаа. Мод тарихаар хүний шунал дарагддаг. Нэг тийм дотроос нэг юм сайхан гоё энерги ялгардаг юм билээ. Одоо бид нар чинь ингээл хотын төвчрөл рүү орж ирэл та нэг энэ чингмээр тэр тгмээр ингээд ийм араасаа ингээд нэг бухимдсан юм болоод идэхгүй. Ингээд модон донд ороход бол юус тэр юм байхгүй. Нэг тийм бурханлаг болчтой байхгүй. Гоё тайван тий. Тэгдэг юм нэ. За тэгээ хүн болгон өөрт тохирсон модоо бол тарих нь зөвөө гэж байна. Олон төрлийн модод бол байдаг. За тэдгээрийг хангаагч одоо ба сорогч модод гэж бол ангилдаг юм байна. За тийм шүү. За зарим модод бол эрч хүч энерги өгч өвчин шаналлыг бол ангаадаг бол
зарим нь харин ч энэ бүхнийг сорон авчирдаг байна. За хүндхэн стресс бухимдал, толгойн өвдөлт, өрөвсөлт, өвчин болоод үүнтэй төстэй өвчнөөс ангижрыг гэвэл сөрөг энергиээс ангижрах хэрэгтэй. Ингийн тулд модны хойд зүг рүү харсан хэсгийг нуруугаараа түшиж зогсоод түүнээс зовлон зүдгүүрээс авран хамгаалахыг гуй. За хэрв танд өвдөлт таавгүй мэдрэмж төрж байвал энэ мод зүгээр л танд тохирохгүй. За байгалийн шинж. За иймд өөр мод сонгох нь зүйтэй. Хэрвээ танд илч энерги алдаж суларч байгаа байдал ажиглагдах юм бол урд зүгт орших тохирох мод руу хандаад үзээрэй гэж байна. Ерөнхийдөө стресс бухимдал үүсэт байвал та модон дээр очиод ар нуруугаараа сайхан дэврээл тийм ээ. Энерги гэдэг л да. Ангижруулж өгөөрөө гэж модноосоо бас нэг гуйгаад үзвэл талд энергиэрээ ч юм уу тийм бас сонин шүү тий. Өстой сонин байдаг. Ер нь тэгээд бид нар ч бол юу яддаг штэ. Манай монголчууд бол нөгөө удган мод тахдаг. Ингээ харж байгаа л явж байгаа л ерөөсөн яалч ингээд тэр удган мод бол тэр ой дотор байгаа олон моднуудаас ялгараад байд юм бэл. Би бас ингээл юу яжсэн ингээл харж байхад за мод гэдэг чинь биш штэ. Ингээд харахад ингээд бүгдээрээ бие даасан моднууд харагддаг байхгүй юу? Хөрснийхээ гадна дээтэл дээр. А гэхдээ тэд нар чинь бүгдээр үнцээр холбоотой байд юм бүжээ. Тэгдэг баг тий. Удган мод гэдэг бол ер нь хамгийн их мод нь байхгүй юу? Тэрний ингээд үнц нь ингээд явсараад сэжимдэж явсараад буцаж хөрснөөс дээшээ гарч ирээд мод болоод ургадаг. Тэгэхээр удган мод гэдэг бол тэр олон моднуудыг хээж модно гэсэн үг байхгүй юу? Хамгийн энергитэй мод нь гэдэг. Хус гэдэг мод одоо ямар онцлогтой юм бэ гэдэг. Одоо манай пүүжи бид тэр бол модны онцлогуудыг нэг нэгээр нь ярьж өгнө. За хус гэдэг модыг би онцлъя. За хус мод бол маш их эрч хүчтэй, энерги ихтэй өгөөмөр мод. Зулцган цагаан хус гэдэг ер нь эмзэг модонд орд юм л да. Залуухан хус мод ч гэсэн ангаах энергиээр хүнтэй хуваалцах чадвартай байдаг. За хус мод нь эерэг ангаах энергиээр тэжээгдэг тийм өвөрмөцтэй өгөөмөр модонд ордог. За хусны энерги нь зөөлөн. За та түүний дэргэд удаан байж болно. Хус нь эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг гэж одоо эрдэмтэд судлаачид бол хэлдэг. За мөн арьсны асуудалд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ, өвдөлт, зовиор намдаах, сэтгэл санааг тайвшруулахад их тустай. Ингээ хусан ойд орохоор хусан ойч ингээд гадуураа цагаан ингээд юут байгаа штэ. Них гоё байдаг. Агаар нь тунгалаг байдаг. Хусмууд ямар газар ургадаг гэж хамгийн эрүүл агаартай газрыг сонгож, хамгийн энергитэй газрыг сонгож ургадаг. Тэгээд дээр нь ч чиглэг юм нүмер ургадаг шүү тий. Тэгдэг. Тэгээд одоо ер нь нөгөө уушгины өвчтөе хүмүүс бол ер нь их хусан ойдчихдээ шүү дээ. Уушгий чинь айгуу сайн амжилт цэвэрлдэг гэж юу? Цэвэрлдэг. За тэгээ нөгөө сүрьетэй эсвэл одоо ер нь өвчтөе хүүхдүүдтэй тэр манай лагерын төрлөө бол хусан ой байдаг. Тэгэл ингээд харах чинь бүр ингээд майхнаа бариад ирсэн. Тэгэл 7 молоонд байхгүй. Гоё шүү мод. Гоё. Үнэхээр гоё. За дараагийнх нь хушигны мод гэж байгаа. За манай Монголд бол нэг ургаад байдаг юм байхгүй. Гэхдээ би өөрхий гэртэл хушигны мод тарьдсан шүү дээ. Хушигны мод оо. Хушигны мод. Одоо бидний идэх хошиг шүү дээ. Тэр чинь ингээд жоох ингээд гимтээгүй ингээд ясын ингээд үрийг авж жагаад жаахан ангаалгаж жагаад ингээд үрслүүлээд би гэртээ бол хошиг тарьж байгаа. Хошигны мод бол бас хинээрхтэй модондоо ордог. За манай Монголд бол нэг хайхтар ургаад байгаа нь ховор зөвхөн гэрийн нөхцөлд бол би бол ургуулж байгаа. За энэ мод бол өрөвслийн процессыг зогсоохын зэрэгцээ уур бохимдлыг арилгаж тайван амгалан болгодог гэдэг юм мод юм байгаа юм. За энэ бол бас их гоё. За бид нар бол ядаж зүгээр гэртээ нэг жоохон тариад ингээд гоё энерги авбал их гоё байдаг. Тэр стресс тайлдаг. За дараад нь лирний мод. За энэ бол манай Монголд бол харьцангуй тэр Оросоос, Бурятаас тэр Горны Алтай гэдэг газраас бол лирний моднууд нэлээд орж ирээд байдаг. За өвөр Монголын тэр Горлос аймгаас тэр Хоккайдо мужаас нь нутгшуулсан гэдэг өвөр Монголоос бас лирний мод нэлээд орж ирж байгаа гэдэг. Тэгэхээр манайд бол хойноос болон урдаас орж ирд юм. За лирний мод бол ямар онцгой юм бэ гэж. За зөөлөн энергитэй байдаг. За жимсний модод за тэр дундаа ялангуяа энэ цэцэрлэгийн модод бол ер нь энерги ер нь харамгүй хуваалцдаг гэдгээр бол онцлогтой. За гэхдээ энерги илүү сайн нэмэгдүүлэе гэж байгаа бол за байгалийн зэрлэг лирний модыг тариул илүү зохимжтой гэж үздэг. За зэрлэг лирний мод нь энерги алдагдсантай холбоотойгоор үүссэн янз бүрийн өвчнөд нэн тустай. Одоо өвдөөд одоо нэг царайц алдаад байгаа хүмүүст бол ер нь их хэрэгтэй гэж одоо үздэг. Жимсийн нийтх нь одоо дүүрчээ гэж боддог. Ядч модыг хараад тэр энерги авбал гоё байхгүй юу? За дараагийн мод нь одоо маш хүчтэй энергитэй хүчрэг нэг мод бол одоо царс мод. За дандаа үлгэрт гардаг мод. Өвгөн царс модны доор гал ярьдаг шүү дээ. Царс мод нь одоо бие сэтгэлд нь одоо хүчтэй бодол санаатай тунгалаг эрүүл сайхан байх хүч чадлыг бол
танд бол өгөх юм байна. За тэгээд царс мод нь өвчин зовөр одоо болоод амьдралын хүнд сорилууттай одоо тэмцэх хангалттай хүч чадалгүйгээсээ болж бухимдан тайван бус байдалтай болсон хүнийг ч тайвшруулж чаддаг юм мод юм байна. За гэхдээ та царс модноос одоо болгоомжлох хэрэгтэй. За түүний энерги нь хүн бүр тохирдгүй гэж шүү бас. Бас тийм байна тий. Өөр юм байна. Тийм байна. Хүн болгон очиод надад тохирохно гэж бас бодоод болохгүй юм байна. За эмэгтэйчүүд хүүхдүүд болоод цусны даралт багтай хүмүүст энэ модны нөлөө хит их хүчтэй нөлөөлж болзошгүй байд юм байна. За энэ модыг бол одоо эрчүүдэд илүү тохиромжтой гэж үздэг. Гэхдээ царсны шим дижилийг буруугаар ашиглаж бас болохгүй гэж байна. За царс мод ч одоо аргагүй бах уу. Гэхдээ манай Монголд царс айхтар ургаад байгаа нь юу л байдаг бол доо. За дараагийнх нь гацуур мод. За муу энергийг сордог сорогч мод юм. За гацуур нь одоо таны бүх сөрөг сэтгэл хөдлөлтийг одоо алуухан зөөлөн арилгаж тайвшруулан стресс бухимдлаас одоо ангижруулна. Гацуур мод нь маш сайн өвдөлт намдаах үйлчилгээтэй нойргуудах хар дар зүүдлийг бол зогсоодог байна. Тэгэхээр манай Монголд бол гацуурыг бол их тарьдаг шүү дээ. Тэгдэг. Манай Монголд бол өстой гацуур бол их байдаг. Гацуур гоё. Мөнхийн ногооноор байдаг болохоор тийм. Мөнхийн ногоон. Ер нь 3 мод л байгаа шүү дээ. Гацуур байгаа, нарс байгаа. За тэгээд нөгөөх нь юу лээ? 3 мод нь юу лээ? За ийм 3 мод л байгаа. Гэхдээ гацуур гоё. Ялангуяа тэр хөх гацуур гэдэг байд юм да. Сибирийн хөх гацуур илүү сахлаг байдаг. Тэгээд бүр сайхан ингээд насбыг гүйцэд ингээд ирэхээр үзүүр нь жаахан цэнкэрдэж харагддаг. Тэр бол хачин сайхан. Тэгээ бас арчилгаач бас нэлээд баг шаарддаг мод гэж бас сонссон шүү тийм. Ер нь юу юм? Гацуур дээр бол би ч гэсэн гацуур бол хэд хэдэн янзаар нь тарьж байгаа. Эхний одоо ингээд гацуурыг авчираад эхний жилээр ингээд суулгачаар эхний жилээр ингээд гайгүй өөрийнхөө ингээд шимээр ингээд ногоонд байгаад хоёр дахь жилээс нөгөө мө сахлах нь унаад баларна өө тэр чинь тэгээд байхгүй. За энэ одоо үхлээдээ сэхлээдээ гэж бодоо. Хоёр дахь гурав дахь жил дээр бол за ер нь баг энэ чинь суглаад аваа хайчидаа гэжээтэл дөрөвдөг жилээс нь 3 дөрөвдөг жилээс нь ингээд буцаас сэргээд за харин тэгээ буцаад амилахаараа бол хачин сайхан сэрэгдэв юм бэл. Тэгвэл хэд хэдэн гацуурыг мэдлгүй одоо дөнгөж тарж явахдаа мэдлгүй сугалж хайсан тохиолдол байна. Үхчлээ гээл айцсан. Гүн амилах л байсан юм байна да. Тэгшвэсэн мэлээ. Тэгээ харин за энэ үхцэндээ за яшигдэг гэж залхуураа хайцсан. Одоо бол бүр сайхан том мод болцсон. За дараагийнх нь ууд мод гинэ. Би энэ ста модыг сонсож байгаа. Ууд мод гэдэг чи ямар мод нөө хятадын уран зохиолуудаар ингээд намилцаад байдаг штэ нэг хятадын нэг уушуутай кинон дээр. Тэр мод их гоё энергитэй мод байд юм. За харж иш мэдэхгүй бол за ууд мод нь одоо маш хүчтэй сорогч модонд тооцогддог гинэ. За ууд модыг эмхтэй мод гэж үздэг. За тиймээс эрчүүдээс илүүтэй эмхтэйчүүдэд тусалдаг гэж байна. Гэхдээ зөвхөн амьдралын тусламж үнэхээр хэрэгтэй байгаа онцгой мөчөдөл тусламж хүссэн энэхүү мод руу очих хэрэгтэй шүү л гэж байна. За ууд мод нь сэтгэлийн зовлонгоо одоо тайтгаруулах хагцал уй гашууга давн туулахад бусад модноос илүүтэй тусалдаг байна. За ууд мод нь сэтгэлийн зовлон арилгахын сацуу итгэл найдвар бэлгэлдэг байна. Мөн багахан зэргийн одоо зовлон бэрхшээлийг уйлж тайтгарах гэж ууд модон дээр битгий очоорой. Энэ мод нь одоо таны асуудлыг улам хурцдгаж болзошгүй. Тэгэхээр их хүнд одоо тохиолдсон зүйл дээрээ л ууд модон дээр очих шаардлагатай байна. Ер нь энэ яруу найрагчд одоо за манай Монголд бол нэг айхтар ууд мод ургаад байдгүй юм. Зөвөр урагшаа ингээд хятадын нутаг дээр ороод тэгээ цаашаа явхад бол ууд мод бол өстой жинхэнэ ингээд чи одоо ингээд ийм нэг сагалгард гэсэн ингээд нөгөө ингээд юу н унжаад байдаг. Мөчрөн ингэж унжаал ингээд намилцаад байд юм да. Нэг тийм яруу найрагч одоо күнз мүнд чи ингээд ууд модны дор суугаал нөгөө бясалгалаа хийгээл тэгэл янз янзын нөгөө шүлэгч чинь шүлгээ зөхөдөг тэр мод байхгүй. Ер нь эмгтээлэг гэдэг нь үн яалчгүй харахаар нэг энэ эмгтээлэг шинжтэй харагдаад байд юм. Тийм байна гэл аваач. За тэг. За дараа нь би чим зургийг үзүүлээд. За дараагийн мод нь бол манай монголчуудын хамгийн сайн мэддэг моднуудын нэг агч мод. Агч мод чинь нөгөө навчин юм 3 салаатай нэг Канадын бэлэг тэмдэг дээр байдаг шүү дээ. Тий, тэр мод шүү заяа. За агч мод бол мэдээж бэсрэг модны төрөлд ордог. За маш онцгой мод юм байгаа юм. За монголчууд бол агч модыг бол ерөн сүрхий сүүлийн жилүүдэд бол нэлээд сүрхий тарьдаг болж эхэлж байгаа. За энэ мод нь бол сөрөг энергийг зайлуулаад зогсохгүй. За тэрний одоо эерэг энерги болгож хувиргадаг. Сөрөг энергийг. За та стресс бухимдлаасаа ангижраад дахин цэнэглэгдхийг хүсэж байгаа бол агч мод руу очоорой гэж одоо хэлдэг. Үнэхээр гоё байдаг. Нэг гоё шулуун өндөр ургадаг мод. За бэсрэг модондоо орно л доо 8-аас 10 м өндөр оруулж баргадаг. Ийм мод юм байгаа. Тэгээд агчвал гоё. Ялангуяа би бол нөгөө манай Монгол дургудаг нөгөө ногоо навчтай агчнаас гадна би бол тэр Канадын улаан навчтай агчийг бол одоо бас өөрийнхөө лагер дээр тарьж байгаа. Тэгээ гоё байдаг. Ялангуяа намар тэр нөгөө намрын өнгө ордог шарлаад ирэхин цагт навч нь улаардаг. Янзын гоё тэгэхэд бол
Үнэхээр хүн болгон ирэл дуу алддаг байхгүй юу? Харагдцсан уу? Гоё, янзын гоё. За дараагийн мод нь улиангар гэж. За энэ бол улиасны нэг төрөлдөө орж явдаг. Гэхдээ улиасыгээ бодвол илүү өндөр ургадаг. Энэ улиангар бол ер нь 30-40 м өндөр болж ургадаг. Өөрөөр хэлбэл за 3 м өндөр чинь нэг давхар байшинтай тэнцдэг шүү дээ. 30 м гэдэг бол 10 давхар байшинтай тэнцдэг. За нөгөө хятадууд одоо ингээд газар тариалангийнхаа ингээд хөвөөлөд улиангарыг тарьсан байх нэг өндөр нарийнхан ингээд дээшээ цороож ургасан моднууд байд юм да. Газар тариалан дээр. За тийм ээ тийм баг харж ирсэн шүү дээ. Төсөөлж байгаа тийм ээ. Тэр чинь улиангар яг тэгэхээр нэг жилд 2 м ургадаг мод байхгүй юу? Оо сайн ургадаг юм. Амар ургана. Энэ модыг хэлж байгаа шүү. За улиангар бол хамгийн хүчтэй сорогч мод. За энэ мод нь хамгийн хэцүү бэрхшээлүүдийг даван туулахад танд тусална. Улиангар нь энергийн сувгуудын бөглөрсөн бөглөрөөг гаргахад маш сайн нөлөөлдөг гинэ. За өрөвссөн, шархалсан хөхрснийг мөн шүдний өвчин нойргуудлыг улиангараар эмчилдэг гэж байгаа. За улиангар бол үнэхээр гоё байдаг. За би бол бас улиангарыг бол өөрийнхөө одоо лагер дээр тарьж байгаа. Тарихад урамтай юм байна тий. Ингээ хурдан урахын ч урамтай. Оо янзын гоё. Одоо манайх бол 2 м урахгүй одоо. Манай улиангар бол жилдээ 1 м давж ургаад байгаа юм. Оо сайхан ургана. Би чинь анх ингээд нэг юм ерөөсө тохон чинээхэн улиангарын нэг мөс сижим авчир тариад урдаас дорн говь авчирсан юм аа. Ирээнээс л одоо оруулж ирсэн юм шиг байлээ. Тэгээд би нэг дорн говь дээрээс явж ирсэн хүнээс нэг дөрвийг авчираад тэгээд ургуулсан. За ер нь дөрвөлөө ургаж байгаа. Харин амьдрах чадвар бол мундаг мод байлээ. Сайхан ургаж байгаа. Ус шаардахгүй. Одоо бол ерөөсө ус шаардахгүй. Өөрөөрөө л гоцолцоод байгаа гэж. За услах юм бол тэгэл ёстой жилдээ 2 м ургахаар юм. За дараагийн мод нь бол нарс мод байгаа юм. За нарс модыг бол эмэгтэй донортой зүйрлэж болно. За нарс бол үнэхээр гоё илүү нөө гацуурыг бол одоо юу сахал нь илүү өтгөн илүү гоё байдаг. За нарс мод нь хүнийг асар их эрчим хүчээр хангаад бодисын солилцоог нь хурцгадаг гинэ. Гэхдээ хүн бүрт ийм зүйл одоо шаардлагагүй мэдээжийн хэрэг одоо хүн болгон ингээл асар их одоо ингээд эрчим хүчээр юугаад юм зарим нь эрчим хүч нэгтцэн хүмүүс байгаа шүү дээ. Энерги нэгтцэн тэгээд оволцод өвлжээд байгаа юм байна шүү дээ. За харин сэтгэл санаагаар унсан хүнд бол яалтчгүй нарс мод бол жинхэнэ тусламж хэрэгтэй болдог. Нарсан ойд орохоор үнэхээр гоё байдаг. Тэр нарсны тэр нэг хар ногоон тэр сахлаг бол өстой хачин сайхан харагддаг. Би бол тэрэнд бол үнэхээр дуртай нарсан ойд орох. За дараагийнх нь бидний нөгөө үзэн ядаад байдаг улиас. За манай Улаанбаатар хотоор дөрөв хөвөн гаргадаг гэдгээр алдартай. За гэхдээ энэ улиас мод бол уг нь бид нар зөв талаас нь харах юм бол яг бид нар чинь нөгөө 90-ийн тэнцвэрийн алдагдуулаад л ингээд хөвн нь одоо ихтэй байгаа болохоос уг нь эн чинь бас л мундаг мод байхгүй юу. За улиас мод бол сөрөг энергиээс салахад тусалдаг. За энэ модны энерги нь бол улиангараас арай сул. Гэхдээ өвдөлт, мэдрэл, сэтгэл санааны зовнилоос салахад ч тусалдаг. Улиас нь муу зүйлийг зайлуулдаг ч гэсэн онцгой харилцаанаас үүдэлтэйгээр түүнээс тусламж хүсэхэд бол одоо тусалдаг. За ингээд ямар бас нэг хүнийг бол нэг тайвшруулдаг эрдэмтэй л гэсэн үг. Бас улиасаа чинь бас арчилгаа баг шаарддаг, хурдан ургадаг гэж. За баг л hodолч нэг булаад за нэг 2-3 усалж чаддаг гэж өөрөөр явчих. Бараг нойтон байгаа улиасаа тастал авчираа зоочход баг ургадаг. Ерөөсөө нэг мөчрийн сайхан дашуухан дуу авчиртай хараад за одоо бол шүүсгүүцэн димэл баг. Ер нь энэс арай өмнөх нэг 4 сарын ихээр бол арай шүүсгүүхээс өмнө нэг жоохон карандаш нэг гэж юм да. Нэг эдий дайны 20 сантитэй болгоод зооцсон байхад ургачихна. Гоё штэ. Хөдөө явж явах тэр айлын нөгөө хашаанууд ингээд улиасаар ихэд зооцоод гэсэн шонгууд нь ургад штэ. Үнэн. Маш амархан ургад юм билээ. Дараагийнх нь алюминий мод. Оо гоё. За алюминий мод бол одоо хамгийн зөөлөн өгөөмөр модны нэг юм. За энэ мод нь одоо эмэгтэйчүүдэд залуу нас гоо үзэсгэлэнгээ хадгалахад одон тусалдаг төдийгүй өдөр тутмын асуудал зөв шийдвэрлэх хүч чадлыг бол олгодог юм байна. За мөн тармил алюминий модны энергич сайн байдаг. Гэхдээ одоо мэдрэлийн талын ноцтой гэмтэл авсан бол зэрлэг алюминий модон дээр очисон илүү дээр гэж зөвлөд юм байна. За хэрвээ та боломжтой бол өөрийн газар дээрээ одоо хідэн мод тариараа гэхдээ байшингийн ойролцоо бүх төрлийн мод ургадаггүй гэдгийг бол бодолцож бас үзээд ургуулхад бол тохиромжтой моднуудаа сонгон тариараа. Модонд хүч чадал бий гэдэгт итгэх эсэх нь зөвхөн таны л одоо хэрэг гэхдээ модыг хангаах шинж чанартай эсхийг одоо шалгаж үзээд дараа нь дүгнэлт хийхийг бол бас сонсогчдоос зөвлөж байна. Тэгэлгүй яг. За ер нь бол мод бол үнэхээр бас ядаж л харахад гоё байдаг. Үнэр танар нь их гоё байдаг. Тий. За тэгээд жимсний моднууд байна. За энэ дотор бол одоо дурддагдаг бол монс байна. За алюминий мод байна. За мойл байна. Монс бол чинь тий үхрийн цэцрэг юу байна. За тэгээд голтур байна. Хавар гоё үнэр гаргана. Оо ямар гоё үнэртэй гэж бодож байна.
Одоо ерөн хүмүүсийн ихэнх тариад байгаа моднууд бол жинхэнэхдээ жимсний моднууд л их тарьж байна тийм ээ. Тэгэлгүй яг өдөр чинь нэгдүгээр модон сайхан байна. Хоёрдугаар жимсийн нэт хэрэгтэй шүү дээ. Давхар эдийн засгийн бүр ашигтай шүү дээ. Сонсогч та Шилтэн багийн нэвтрүүлгийн хэсгээс бүлээн аван сонслоо.